Сонсогч та бүхэнд орой мэнд хүргэе. Эгэл телевиз халуун сэдв томч хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа болно. Улсын хурлын ээлж тус чуулган өнөөдөр нээлттэй хийлээ. Харин үүнтэй зэрэгцэн төрийн ордны хашаанд буун дуу гарч 2 ч газарт тесрэх бөмбөг нуусны нэгийг нь цагдаагийнхан оллоо. Бизнесийн орчин сайжрах хуулийн төслүүдийг хилцэх чуулганы нээлтийн өдөр энэ бүхэн давхцсан нь цаана юуг өгүүлж байж болох вэ? Өнөөдөр улсын хурлын ээлжид бус чуулган нээлттэй хийж улсын хурал дахь намын бүлгүүд хуралдсан. Ээлжид бус чуулган зарласан гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан явдалд арга хэмжээ авах. Харин хөрөнгө оруулалт багассан шалтгааныг 2012 оны улсын хурлын сонгуулийн өмнө стратегийн зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан гэж хэд хатуурхсан хууль баталсан явдлаа гэж үзэж байгааг өнөөдөр улсын хурлын дарга чуулганы нээлтэн дээр аль биесээр хэллээ. Өнөөдөр ээлжид бус чуулганаар хилцэх хуулийн төслүүдийн талаар албаны их сурвалжууд юу гэж хэлснийг тойролцоо хүргэх болно. Үүнээс гадна өнөөдөр олонний анхаарлыг татсан гол үйл явдал бол улсын хурлын ээлжид бус чуулган гэхээс илүүтэйгээр чуулганы эргэн тойронд болсон явдлууд байлаа. Тухайлх юм бол төрийн ордны хойд талбайд гар бөмбөг хаясан явдал. Мөн байгаль орчин ногоо гүжлийн яам тесрэх бөмбөг байрлуулсан, Central Tower-ын оффист тесрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллүүд байсан юм. Чухам юу болсон тухай халуун сэдвэр өнөөдөр хөндөх юм аа. Улсын хурлын ээлжид бус чуулган 10 цагаас нээлттэй гэж 10 цаг 30 минутын орчим завсарлаад үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдсан байгаа. Яг энэ үед төрийн ордны хойд талд гар бөмбөг хаясан хэрэг гарч мөн буун дуу гарсан. Дээрээс нь нэмэгдээд дундаж насны нэгэн эрэгтэй өөрийгөө боомлон ухаан алдсан. Удалгүй бас нэг мэдээлэл цагдаагийн газарт ирсэн нь Central Tower-т тесрэх бөмбөг байрлуулсан тухай мэдээлэл байсан юм. Мөн байгаль орчин ногоо гүжлийн яамд тесрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Нийслэлийн онцгой байдлын газрынхан болон цагдаагийн бие бүрэлдэхүүн тагнуулын ерөнхий газрынхан дуудлагын дагуу байгаль орчин ногоо гүжлийн яамн дээр ажиллаж энэ асуудлаар оройн 18 цагаас тагнуулын ерөнхий газрынханд мэдээлэл өглөө. Мэдээллээс төрийн ордны хашаа руу гар бөмбөгтөө орж ирсэн хүн нь гал үндэстэн холбооны тэргүү мөнх баяр болох нь тодорхой болсон юм. Болсон явдал өнөөдөр үдээс хойш ямархуу үйл явдал болсон бэ гэдгийг үзүүлье. 한 어떤 야이 걸리면 붙여가 지금 야 우리 있잖아 지금 먹자가 있을 때 야이 걸 좀 가서 알았다 이렇게 되고 그게 그걸 같이 내리시 야 저도 холбооны гишүүд мөнх баяр тэргүүтэй хүмүүс байлдааны гранат галзавсгтэйгээр орж ирсэн. Энэ үед олон нийтэд аюултай байдлаар хүч хэрэглэхээр занал хийсэн, төрийн албан хаагчийг эсэргүүцсэн, амь насанд нь халтгыг завдсан ийм гэмт үйл явдал боллоо, гарлаа. Энэ асуудлыг тагнуулын байгууллага тухайн үед нь загальдуу дасан зогсоосон. Одоо бол холбогдох байгууллагатай хамтран болзошгойлоос урьдчилан сэргийлэх ажиллагаануудыг хийж явуулж байна. Энэ асуудал дээр мөн эрүүн хэрэг үүсгэсэн, прокурор танилцуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ үйлдэл дээр бол одоо ямар зүйлээр эрүү үүсгэхээр бид Монгол Улсын эрүүн хуулийн тусгай ангийн 177 мөн 91 гэсэн зүйл ангиудаар эрүүн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Одоогоор бид Скез маркийн буу нэг ширхэг, Сайга маркийн буу нэг ширхэг, 762 мм бууны сум 46 ширхгийг мөн
F1 Эргэдэ маркийн гар гарнат 9 ширхгийг эдмөрийн баримтаар хурааж аваад байна. За гинт үйлдэлийг дасан зогсоох, баривчлах үед эсэргүүцэж буундуу гарсан. Гэвч одоо энэ үед хүний аймнаас эрсэтсэн, гимтсэн, шархтсан асуудал гараагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэе. За гал үндэстэн холбоо нь урд нь одоо хэд хэдэн удаа нийгмийн хэв журмыг зөрчижсэн, иргэдийн өмч хөрөнгөд халдаж байсан, ийм үйлдэлүүдийг гаргаж байсан байгаа. Энэ асуудлуудаар тагнуулын ерхий газар тухай бүрт нь ялангуяа Цэм мөнх хоёрт хууль ёс үйлдэлээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгч байсан удаатай юм аа. Товч мэдээлэл юм байна. Тэг. Тэр асуудлуудыг цагдаагийн газартаа бид одоо хамтран ингээд шалгаж байна. Мэдээллийг бас маргаашнаас тодорхой авах байх. Тэг. Тэгэхээр Централ Тааварт нуусан гэж мэдээлсэн тесрэх бөмбөгийг цагдаагийнхан илрүүлсэн. За тус барилгад байсан ажилчид болон бусдын явуулсны үр дүнд гарааргаар хийсэн тесрэх бодис бүхий бөмбөгийг хогийн савнаас олсон гэж нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга намсрааж мэдгдсэн байна. За харин байгаль орчин ногоо хөгжлийн яам болон Централ Тааварт бөмбөг байсан хэсэг талаар тагнуулын ерөнхий газрын хэлэхдээ цагдаагийн ерөнхий газартай хамтран шалгаж байна гэхээс өөр мэдээлэл бол өгөөгүй юм. За үүнээс болж Централ Таавар болон Уулуурхай яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, эдийн засгийн хөгжлийн яам, байгаль орчин ногоо хөгжлийн яам, сангийн яам болон татврын ерөнхий газар тухайн орчин дахь зарим албан байгууллагуудын ажилтнуудыг ажлын байраа чөлөөлөхийг цагдаагийн болоод онцгой байдлын газрынхан анхааруулan гаргасан юм. За ингэснээр эдгээр байгууллагуудын үдээс хойш ажил бол үндсэндээ тасалдсан гэж хэлж болохоор байна. Энэ бүхний гал үндэстэн холбооныхон өөрсдөө тайлбарлахдаа урт нэртэй хуулийг эрх баригчид ээлжид бус чуулганы хуралдаанаар өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн явдлаа гэж тайлбарлаж байна. Тэгэхээр эндээс нэг зүйлийг онцолж харах ёстой. Монгол улс бол ардчилсан улс, хүн бүр өөрийн үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ хуулиар тогтоосон хүрээнээс хальж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол хэн нэгний галц зэвсгээр айлхан сүрдүүлэх эсвэл тесрэх бөмбөг олон нийтийн газар байрлуулах зэрэг нь хуулиар зөвшөөрөгдөхгүй. Тийм ч учраас өнөөдөр гал үндэстэн холбооны тэргуунд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх байгаа юм. Гэхдээ нэг зүйл анхаарал татж байна. Эсэргүүцлээ ийм аргаар илэрхийлэх нь хууль бус гэдгийг нэлээд сайн зохион байгуулалттай гал үндэстэн холбооныхон мэдж явах учиртай. Хэрвээ тийм бол зориуд урдаас нарийн төлөвлөж хийсэн энэ бүхний цаана Монголд хөрөнгө оруулалт орохыг эсэргүүцдэг даалдын нэг хүчин байна уу? Аль эсвэл зүгээр л олон нийтийн анхаарлыг өөрсдийнхөө зүг татах гэсэн гинэн алхам байсан уу гэд олон асуулт эндээс урган гарч байгаа юм. Эдгээр асуултын хариуг өнөөдөр яг та хэлчих хүн хараахан алга байна. За хашлтанд хэлэхэд хэргийн гол эзэн болох урт нэртэй хуулийн төслийг засгийн газар яагаад өөрчлөх болвоо гэдгийг эхлээд тодруулах нь зүйтэй байна. За би ингээд яг олборлоод байж итэл гинт зогсоочлоо шүү дээ. Тэгэхээр за би нөхөн сэргээлтээ хийхгүй нөхөн олбороо аавна гэдэг. Нөхөн олборын улс нь уг нь тэгэхээр нэг хоорондоо тохирч чадахгүй нэг баахан олон тэрлэн төгрөгүүд байгаа гэдэг. Тэгэхээр тэгсэн хэрнээ бүр нөхөн сэргээцэн газар руу хүртэл доор нөгөө алтаагаад байгаа учраас хууль бусаар алдаруулагч бас орчоод байдаг тийм ээ. Тэгэхээр энийг яаж хийх ёстой вэ гэхээр компаниуд богино хугацаанд олборлолтоо явуулаад нөхөн сэргээлтээ хатуу хяналттай хийнэ гэсэн ийм нөхцөлтэйгээр хэрэг та нар энэ нөхцөлийг зөвшөөрж байгаа бол өргөдлөө өгөөд энэ хийж болно. Гэхдээ бас нэг том нөхцөл нь болохоор нөхөн сэргээлт явуулах барьцааг 100% бас байршуулна гэсэн үүрэгтэй байна. 50% нь болохоор мөнгөөр байршуулна. 50% нь бусад баталгаагаар одоо байр худалдаж авах нэг барьцаа гэдэг шиг барьцаатаагаар тэгээд заавал нөхөн сэргээлтээ хийнэ гэсэн юм хатуу нөхцөлтэйгээр хийхгүй тохиолдолд тэр барьцаалаад авсан мөнгийг бол улс нь нөхөн сэргээж чадна гэсэн үг байхгүй юу. Тэгэхгүй бол нөгөө нөхөн сэргээгдэг маш олон талбай хаягдсан талбай Монгол улсад бий болсон. Одоо 600 гаруй юм цэгүүд байна. Нөхөн сэргээгдэг хаягдсан эзэн бас олдохгүй ч байд юм уу эсвэл бол цагдаа шүүхээр ингэ явж байгаа. Тэр ийм байдал үүсэхгүй тулд энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд гэхдээ хайгуулын лицензтэй талбайнууд дээр бол энэ үйлчлэхгүй. Зөвхөн ашиглалтын буюу ашиглаад эхэлсэн талбайнууд дээр ингээ хагас дуу гацаад зогссон талбайнууд дээр их юм санал явж байгаа л да. Тэгэхээр өнөөдөр төрийн ордны хашаа руу зэвсгэлсэн этгээдүүд дайрж орж ирсэн үйл явдал. За энэ тэнд хоёрч газар тесрэх бөмбөг нуусан зэргийн үйл явдлууд улсын хурлын ээлжид бус чуулгантай чуулганаар хилцэх хуулийн төслүүдтэй шууд холбогдож байна. Урт нэртэй гэгдэх хуулийн ерөнхий үзэл санаа зөв боловч гаргахтаа тооцоо судалгаа дутуу байснаас засгийн газар дааж давшгүй их нөхөн төлбөрийг өгөх болсон гэдгийг мэргэжлийн холбоодууд урд өмнө ч гэсэн хэлсээр ирсэн. За урт нэртэй хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан нь шууд хэлэхэд мөнгөтэй холбоотой.
Дааж давшгүй нөхөн төлбөрийг төлөхөд засгийн газараас төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гарахаас гадна хуулийг хэрэгжүүлэх бусад процесс нь өөрөө дахиад мөнгө шаардж байна гэдгийг албаныхан хэлж байна. Ингээд хууль хэрэгжигч биш хэрэгжихгүй биш нэг хоёрын хооронд байдал байгаа нь хууль гарсан даруйдаа хэрэгжиж байх ёстой гэсэн хуулийн үн цэнийг үндсэндээ үгүй хийсэн гэж хэлж болно. Үүнийг улсын их хурал засгийн газар нэг ёсондоо хүлээн зөвшөөрч байгаа нь өнөөдөр тодорхой болж байгаа юм а. За урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилснөөр хичнээн хэмжээний нөхөн төлбөрөөс засгийн газар үндсэндээ чөлөөлөгдөх вэ гэдгийг уул уурхай яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаас тодруулсан юм. За сангийн ам дээр бол нэг тоо байгаа. Зөвхөн бидний хувьд бодож байгаа бол 300 сая доллараас 1 тэрбум доллартай хэмжээнд байгаа. Жишээлбэл ганц хоёр компани л ирэхэд бол ингээд миний бүр сайн мэдж байгаагаар бол 70 сая долларын хэмжил бариад явж байгаа компани хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь цаана одоо олон зуун компани асуудал яригдаж шүү дээ. Тэгээ яг хөө энэ дэр нэг асуудал байгаа нь тухайн компаниуд үнэхээр хөрөнгө оруулалтаа хийсэн бэ? Хайгуулын ажлаа яаж хийсэн? Яг ямар тоног төхөөрөмж авсан юм? Энийг шалгаж нөө аудитын ажил хийн те. Давхар нөөцийн өргөмдөж тогтооно гэхээр эн чинь зардлын үед бол маш их гарсан байна. Тэгэхээр нөхөн төлбөр өгөхөөс өмнө нөхөн төлбөр тэр нэгж байгаа мөнгө нь хэр бодиттой байх вэ гэдгийг шалгахад л одоо асар хэмжээний зарлах гэдэг. За. Монгол Улс ерөнхийлөгч хайгуулын лиценз олгохыг хоригдсноос хойш ашигт малтмлын тухай хуулийн өөрчлөлт хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэсэн гэдгийг улсын хурлын дарга эндэр дээрээс мэдгдсэн. Харин улсын хурлын гишүүн нямд орж үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна. Юу гэж тайлбарласныг тун утгагүй хүргэнэ. Урт нэртэй гэгддэг хууль буюу гол мөрний урсаж бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд орж байгаа зарчмын гол өөрчлөлтүүдийн талаар энэхүү танилцуулж байна. За энэхүү хууль батлагдсанараа эдийн засгийн хувьд засгийн газарт ийм ач холбогдолтой тэрнээс гадна хөрөнгө оруулалт бас нэмэгдэх юм боломжтой гэж бол үндсэндээ үзсэн. За эцэстээ хэрэгждэггүй хууль байснаас амьдралд хэрэгжих бололцоотой хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль байх нь зөв гэж сонирхогч талууд ч гэсэн нэгдсэн байр суурьт хүрээд байгаа. Харин гал үндэстэн холбооны хувьд урт нэртэй хуулийг эсэргүүцэж байгаа мэт боловч яг үнэндээ хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж байж болох талтай. Улсын их хурал засгийн газар түүхэндээ баг анхудаага хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя гэдэг хуулийг ээлжид бус чуулганыг зарлан байж хэлцэх гэтэл нээлтийнхэн өдөр засгийн газрын ордны хашаанд болон энд тэнд тесрэх бөмбөг тавьсан хэрэг гарсан юм. Үүний цаана Монголд гадаадын хөрөнгө оруулалт орохыг эсэргүүцдэг нэг том хүчин байна гэдэг дүгнэлтийг ч ажиглагчид хийдгээ гэдгийг бас санахад илүүтэхгүй юм а. Өнөөдөр улсын хурлын ээлжид бус чуулганыг нээж улсын хурлын дарга Зандахүүгийн инх болд үг хэлсэн. За түүний хэлсэн зарим үг анхаарал татж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан нь дан ганц 2012 оны сонгуулийн өмнө батлсан хуультай холбоотой гэж үзэх юм бол өрөөсгөл болно. За өөрөөр хэлбэл ашигт малтмлын тухай хууль өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байснаас үүдэж хөрөнгө оруулагчид дайжих болсон гэж уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагууд үздэг юм. За Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн хэлбэгт орж 2009 онд зарлиг гаргаж хайгуулын лиценз олгохыг зогсоосноос энэ үйл явдал ихтэй. Ашигт малтмлын шинэ хууль эрх зүйн орчин бүрэлдэх хүртэл энэ зарилгын үйлчлэх хугацааг сунгасаар өнөөдрийг хүрсэн юм а. Харин ашигт малтмлын хуулийг ерөнхийлөгч өөрөө улсын их хуралд өргөн барьж хаад энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эргүүлэн татж авсан. Ингээд тодорхойгүй байдал удаан үргэлжилсэн хөрөнгө оруулалт дайжих бас нэг том шалтгаан болсон юм. За улсын их хурлын дарга нээлтийн эндэр дээрээс үүнтэй яг ижилхэн байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татж байгаа юм а. 2010 оны 6 сарын 17-ны өдөр ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олохыг хориглох тухай хуулийг баталж хугацааг хэд хэдэн удаа сунгаж улмаар 2012 оны 1-р сард ашигт малтмлын тухай хуулийг шинээр баталснаар 3 жилийн турш ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдсонгүй. Шинээр батлах тухай ярьснаар хууль батлаагүй юм байна. За энэ лицензийн хориг нь хаа дуртай газраа ухаж дөнгөдөг замбраагүй лиценз олголтыг зэгцэлсэн боловч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх сайн хуулиа гаргаж чадалгүй удснаас тус салбарын хөрөнгө оруулалтыг үндсэнд нь зогсоосон байна. Энэ бүхнийг харгалзсан үедээ засгийн газраас хөрөнгө оруулалтын тухай түгээмэл тархацтай ашигт малтмлын тухай гол мөрний урсаж бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт
ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг 5 хуулийг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм а. Тэгэхээр түгээмэл тархастай ашигт малтмалын тухай хууль бол барилгын материалын түүхийд болох элс хайрах шаврыг олборлоготой холбоотой харилцааг зохицуулсан юм хуулийн төсөл. За тэгэхээр энэ төсөл батлагдсанаар томоохон хөрөнгө оруулалт татах орчин бүрднэ гэж ойлгох нь өөрөө өрөөсгөл болно. Уул уурхай мэргэжлийн холбоодууд ч энэ байр суурийг илэрхийлдэг. За гэтэл улсын хурлын ээлжид бус чуулганы хуралдаанаар ашигт малтмалын тухай хуулийг бол хэлцэхгүй. Түгээмэл тархастай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлцгээр байгаа. Эндээс хөрөнгө оруулалт хамгийн ихээр татдаг гол салбарын хууль эрх зүйн орчин хизээ хэрхэн яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй хэвээр өвлдөх нь харагдаж байгаа юм а. За харин сөрөг хүчний байр сууриас улсын хурлын гишүүн Нямдорж энэ асуудалд өөрийн байр суурийг илэрхийллээ. Элбэг Дорж гэдэг хүн чинь 9 онд ерөнхийлөгч болонгуудаа ашигт малтмалын хайгуулын лиценз олох ажлыг зогсоосон юм байна. Хэрв энэс үүдэлтэй муу юм болсон байвал энэний бүх хариуцлагыг Элбэг Дорж хүлээх ёстой. Тэгтээ нэмэт хэлчих. Элбэг Доржийн тавьсан хориг чагтны хэмжээнд баярын Батболдын засгийн газар үйл ажиллагаа явуулаад ямар ч дайжилт болоогүй. Ямар ч хөрөнгө оруулалт гараагүй. Мөн биз 17% өсөлттэй 2011 онд 4.8 орчим тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдчихсэн юм шүү дээ. 2011 онд. Тэр үед энэ Элбэг Доржийн хуулийн хайж тавигдчихсан байсан юм шүү дээ. Тэгэхээр дахиад наадах чинь тэр хоригоос ууллаа гэж ярьж байгаа нь бол дахиад ээлж тууралт. Тэгэхээр улсын хурлын гишүүн Нямдоржийн хэлсэн үгнээс бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Үгээр өмнөх одоо хууль шүүхийн шийдвэрүүд бүхий л одоо хуулийн шийдвэрүүдтэй засгийн газар одоо бол болж байгаа бүх асуудлуудыг буруутгаж холбож байгаа нь бол өөрөө буруу юм а гэсэн ийм байр суурийг сөрөг хүчин бол аль хэдийн илэрхийлээд эхэлсэн. За яг энэ хандлагын үүднээс асуудалд хандсан гэж үзэх юм бол өмнөх хууль эрх зүйн орчин бол хөрөнгө оруулалт зүхтахад төдийлөн бас нөлөө үзүүлээгүй гэж өөрийн байр суурийг илэрхийлэх бас ийм хандлага болсон байж болох талтайг бол бас хэлж байгаа юм. За Монгол Улсын их сургууль эдийн засгийн сургуулийн судалгааны баг хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хуулийн төслүүд энэ удаагийн ээлжид бус чуулганаар батлагдах юм бол за 2014-өөс 2015 онд гадаадын хөрөнгө оруулалт энэ жилийнхээс 340-оос 380 сая $аар нэмэгдэнэ гэж прогнозолсон байгаа. Харин ээлжид бус чуулганаар ганцхан хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хилцээд орхих нь хангалтгүй гэж улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байгаагаа бас мэдгдсэн юм. Ээлжид бус чуулганаар би дотроо юу бодож байсан гэхлээр энэ валютын ханшийн чангаралт төгрөгийн сулралын асуудлыг яах вэ? Энд хариуцлах асуудал байна уугүй юу? Гэдгийг ярих хэвээр нэг номерын асуудал энэ. Энэ нь байдаггүй. Хоёрдугаарт төсвийн тодтол ярих юм болов уу гэж бодож байсан юм. Чин 7 тэрлэн төгрөгийн төсвөөс бас баталсан байд 1.5 тэрлэн төгрөгийн урлаг орж ирэхгүй нь шүү дээ. Энийг ярих хэрэгтэй болов уу гэж чи тэр байхгүй. 3 дугаарт энэ гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар хөрөнгө оруулалт нэг жилийн хугацаанд ийм их хэмжээгээр дайжиж яхад хариуцлагын асуудал ярих юм болов уу гэж чи тэр байхгүй. Энэ гурвыг ярихгүй байгаа тохиолдолд ээлж тусч уулган хийх бол огт утгахгүй зүйл. За яах вэ? Энэ нэг алтны асуудлаар түгээмэл тархастай ашиг малтмалын асуудлаар тэрнийг нодлон жилийн 5 сарын стратегийн салбарт гадаадын ажиллах нөхцөлийг боомлсон хуулийг ярих бол ярих л асуудал. Гэхдээ энэ үүссэн нөхцөл байдлыг энэ асуудлууд зөвшөөрүүлнэг бол огт чадахгүй. Яагаад гэвэл цаад талд үндсэн шалтгаан нь хэвээр өвдөж байгаа учраас. Дахиад төрийн оролцоог нэмэгдүүлэх хувилбарууд явж байна гэдэг чинь үнэн. Тэгээд дээрэс нь түгээмэл тархастай ашигт малтмал гэхлээр л энэ хайрга майргал урд юм л да. Тэр чинь тэр нөгөө одоогийн мөрдөж байгаа ашигт малтмалын хуулиндаа ерөнхий зохицуулалт байж л байгаа.
тэрийг жаахан наривчлаад уран нутгийн дарга нар нь тэн дээр хамаа намаагүй асуудлыг шийдэж урган дарга нар эрх мэдэл өгсөн тийм л төсөл байна л. Алтны хяналтын жалгаа байхгүй. Яг хөө эдрийг бол энэ эрх баригчид яриад батлан л үз. Гол асуудлаа ярихгүй тойр цогтж байгаа л асуудал байна. Тэгэхээр долларын шин огцом чангаралт импорт эдийн засгт улс орны хувьд чухал, харин үүнд хариуцлага хүлээх хүн олдохгүй асуудлыг ярихгүй өнгөрөх гэж байгаа нь буруу гэсэн шүүмжлэг анхаарлын гадна үлдээвэл өрөөсгөл болно. За ямар тач маргааш улсын хурлын байнгын ордын хуралдаан болон за хилцүүлгийн явцад хуулийн төслүүдийн талаарх мэдээлэл илүү тодорхой болох нь гарцааг үзье. Хөтөлбөрийн төгсгөл та бүхэндээ зарим мэдээллийг бас хүргэе гэж бодож байна. За Сир улсын засгийн газар ард иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэгэлсэн гэсэн ийм мэдээллийг Америк нэгдсэн улсын засгийн газар нэгдсэн үндэстний байгууллагад бол тавьсан. За албан ёсоор нэгдсэн үндэстний байгууллагаас Сирийн засгийн газрыг ард иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэгэлсэн гэсэн шийдвэрийг бол гаргаагүй байсан бол дөнгөж сая CNN агентлаг энэхүү мэдээллийг хүргэж байна. Юу гэвэл нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс албан ёсны шийдвэрээ гаргасан. За шийдвэрт юу гэж туссан бэ гэвэл Сирийн засгийн газар ард иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэгэлсэн болох нь нотлогдлоо гэсэн ийм мэдээллийг бол нэгдсэн үндэстний байгууллага хийсэн байгаа юм. За дөнгөж сайхан CNN агентлаг энэхүү мэдээллийг өгсөн байгаа. За хөтөлбөрийн төгсгөлд Игэл цэгмийн сайт тавигдсан бас нэгэн мэдээллийг бол хүргэх гэж байна. За санаандгүй байдлаар утсаа гээх хулгайд алдсан тохиолдолд дэмийл харамсаад өнгөрдөг. За тэгэх юм бол бидэнд алдсан утсаа олох боломж байгаа гэдгийг бол бас Игэл цэгмийн сайтад бичсэн байна. За та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг аппликейшн суулгаад Apple-ийн ID-г ашиглаж Google-ийн Map-ийн тусламжтайгаар олж болно. За харин iPhone, Samsung-аас бусад төрлийн Android утастай бол androidlost.com Samsung загварын утастай хүмүүс бол Samsung div.com сайтад бүртгүүлснээр утсаа хайсан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олох юм байна. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлж болно. За харин утсаа хайж гээх алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах 7 боломж байдаг байна. Энэхүү боломжуудыг мэдхийг хүсэх юм бол та Игэл цэгмийн сайтаар зочлоорой. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Халуун сэдв хамт хөтөлбөрийн түрээд өндөрлж байна.